За хай манайхаа YouTube бичлэгтээ тавтай морил. Тэгээд өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ бүтэн өдрийн влог бичин. Тэгээд онгоцоор хөдөө гэрлүүгээ явцгаая. Би яг өмнө говь руу анх удаа онгоцоор явах гэж байна. За одоо болохоор 3:55 болж байна. Үүрийн. Би 4:10 гэхэд нэг төвөөс суулраад явах энэ газартаа очсон байх шаардлагатай. Тэгэхээр би маш хурдан хөдөлгөх бол сая тэгтээ үнэхээр ороод босчихлоо. Нүрээ аваад пост хүрхэл юм. Нүрээ ерөөсөө бодохгүй. Тэгээ бас өнөөдрийн влогоор хэдүүлэн дэлхийн хамгийн том уур хайнуудын нэг болох оюутлогоор орох нэ. Энэ маань Өмнөгөө аймгийн Хамбогд суманд байрладаг. Тэгэхээр оюутлогоо уур хайруу шууд онгоцоор явна гэсэн. Тэгээ бас нэг сонирхолтой юм хэлэхэд оюутлогын гүний уур хайны гүн нь одоо бидний мэдхээр Blue Sky заяа. Blue Sky 12 давхарлантай тэнцүү хэмжээний хүн өмнө яг 4 цагт босч исэн гэвэл говь кашмирын говийн зурганд явахдаа л бас ингэж сэрчээсэн юм байна. Бусдаар чаха коца таксигаа амдаад гараад ирээ та. Моннис тавар ш. Сайн байна уу? Баг гарсан үдүүлээ. I love to wake up in the morning but keep dreaming without wording the day is gone. And sometimes I take a walk then I forget about the clock. I can slow down. Амар гоё харагдаж байна. Бас яг чиг өнөртэй нэг бороо авч байгаа юм шиг. Тэгээ тэрүүгээр бороо ороод байна. Тэгээ амар гоё өнөртэй байна. They say I'm acting crazy but I just wanna lie in the sun. Орон нутгийн нислэгүүч айгүй гоё болчихжээ. Би ч одоо автобусаар цогццын сум руу 10 цаг яваад тэгээ тэндээсээ хөдөө гэрлөө ахаа 2 цаг явдаг зэ. Тэнгүүд нийт баг 12 цаг явдаг гэсэн. Тэнгүүд эндээс шууд Хамбогд руу оюутлогоор нисэхэд ганцхан цаг нисэхэд очиж тийм ээ. Хамбогдын хам бомбот онгоцны бодол дээр ирсэн байна. Ганцхан цаг яваад ирсэн чинь говьд ирсэн гэж бодогдохгүй байгаа. Дахиад автобусанд суугаад за ийм фантаз явуулсан зүйлчлээ. Тэгээд ханартаа зочаа илгэчихсэн. Ийм юм байна. Оюутлогоо хагж одоо оюутлогын үйлдвэр болсон нэг. За оюутлогын чанган гэдэг оффист нь ирлээ. Сая бидэд галтгооныхаа хажуугаар өнгөрсөн чинь галтгоо нь Аз твдээ бараг хамгийн том галтгоо байх. 1500 хүнийг нэг дор хоодлох боломжтой гэсэн. Тэгэд хайдад одохоо өдрийн хоолн дээр очих та харуулъя за. We have an emergency, we need to go to a mass welcoming provider. Yours group. Тэгээд харагч байгаа цэнхэр суугийн энэ маршрутаар бидэд гүний уурхатаа явах юм байна. Тэгээд одоо бидэрт аюулгүй байдлын санал манамж өрнгийн зүйлсийг санал болгож өгч юм. Тэгээд саяраа өглөөний цагаа уучлаа. Одоо ингээд танилцуулгын танд харилцуулаа. Одоо цомсоо энэ хоолоор үзсэн. Продакшны бүсгээд одоо үйл ажиллагааны багийн бүстэй. За ингээл цагаан өнгөтэй одоо тэхлэнгүүл бас нэг mind development-ийн бүсгээ те. Ингээд арай бол гэсэн багчтай байсан. Энийг ингэртэй байна. За. Яг албан сургалтыг 25 оны 3 сард мөсөн нээлттэйсэн байгаа. Бид нэр асуудлаа шалгаж үзчихэд энэ үнэхээр асуудал байх юм бол энд асуудал байсан мэнэ гэж хэлээд өгчин. Тэгвэл энэ маань дараа нь тэмдэглэл асуудал гэх юм бол
нөгөөд чинь гарах гэж шүү гэдэг бид нарт хүслээс хэлчихсэн гэсэн үг. Ариугийн асуудал биш байх юм бол бид нар энэ чинь зүгээр байна асуудалгүй байна гэх юм бол энэ одоо эйжентэд дахин сургаад машин сургалт гэж ярьж байгаа шүү дээ. Машинаа сургаад наа чинь зүгээр байсан байх шүү гэх юм л. Одоо энэ Тэгэхээр яг одоо зогсож байна. тоглоомч хүн километр 300-ын доотлолт ингэж одоо бидаж ажиллаж байгаа. Удирдлагын одоо энэ дээрээс энэ операторыг удирдчихлоос Амар. Яг жолоочууд ороод эрсдэлтэй газруудыг ингэж дээрээс зүгээр мотор удирддаг гэсэн үг. Амар гэсэн. Жолооч хүн шиг тэнд ажиллаж байгаа гэсэн үг. За. доошоо явахдаа эвгүй болоод тэгээд аппарат хэмжиж рүү гоо. The mountain, you can drain everything, but you need big holes. Not those small holes. I'm not a hydrogeologist, but I work mostly with them. Нэг 300 метрийн доор ирсэн байгаа гэсэн үг. Амар халуун байна те. За яг бидэнтэй хамт явж байна. Нэг ээлжиндээ хэдэн уу яадаг гэлээ. Одоогийн байдлаар нэг 700 дун уургаад байна. Уурхай байна уу? Тийм. За ийм машинууд дээр Анага яваараа. суугаад явах юм шиг байна бид нар. Энэ бүр дэлхийн хүний уурхай, дэлхийн бүр хамгийн том хүний уурхай. Одоо Одоо нэг дор нэг дор уулзж байгаа хамгийн анхны төв гэсэн. Уурхай дотор замын тэмдэг, замын дүрмээр аяг сайн байна гэж өстөм байна. Одоо бүгдээрээ маска зүгээ тэгээ касныхаа гэрлийг асаах хэрэгтэй байна. Яг энэ гүнд бол миний бодож ирснээс нэлийн чимээ ихтэй тэгээд халуун бөхчин байна. Яг энэ гүний уурхайд бүр ингэж байнгын ажил хийдэг уурхайчдаг бүр үнэхээр хүндлэмээр санагдаж байна. Тэгээ энэ нөгөө нэг яг бүр амьсгал давштаад хэцүү үед нөгөө нэг хүчил төрөгч ингэж эндээ зүүд юм байна. Энэ нь бас хөөхөө нэлийн хүнд миний хувьд л нэлийн хүнд байна. За энэ нь болохоор за энэ сая хараас нь болохоор анхдагч ботлоор юм байна. Ийш нь яг одоо том чулуу зраад хийнгүүт тэрийг бүр жижиг гар бөмбөгний сайзыг хэмжээтэй болгоод боталт юм байна. Тэгээд яг туузан дамжуулгаараа цааш нь дамжуулаад бүр жижиглээд одоо явдаг гэсэн үг юм. Тэгэд энэ яг одоо бидний нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн доошоогоо одоо ихтлгүүртээ тэнцвэхэд доошоо гүн байгаа юм байна. Тэгээд тийшээ том чулуунуудаа хийгээд эндээ боталдаг анхдагч ботлогч юм байна. Одоо жишээлбэл тэнд яг операторууд нь суугаад ажилладаг гэсэн үг. Оюутлага яг энэ операторын байран дээр чи гүний уурхай зөвхөн эрэгтэй хүмүүс биш, эмэгтэй хүмүүс ч гэсэн зөндөө одоо эмэгтэй уурхай ч зөндөө байд юм байна. Яг ийм хөрхөн ягаан ховц өмссөн. Эмэгтэй яг ийм операторын жолооч нар ч гэсэн зөндөө байд юм байлээ. Одоо бүгдээрээ гүний уурхайд байдаг офис руу орж үзэж байна. Дөнгөж сайхан ашиглалтанд орсон. Бас эндээ ширээ сандал мандалтай. Энэ нэштэй манайхаа дээрийн газрын дээрээс агаар аваад ийм хоолоогоор дамжуулаад доор гүн рүү агаар өгж байгаа гэсэн үг юм байна. Оо амар. Одоо ийм газар ч гэсэн хажуудлаар нь машин энүүгээр нь явган юм бол яг энэ энүүгээрээ л бүгд цовж гарах хэрэгтэй. Тэдээс энэ машин гарах энүүгээр гарч болохгүй маань. Заавал ийм баг ийм дүрмүүдийг бол маш сайн баримтаж явах хэрэгтэй. Одоо яг миний харуулж байгаа энэ бол underground mine буюу даалт уурхай. За ийшээ болон энд бол яг бүх төрлийн машинуудын засвар үйлчилгээнүүд байгаа гэсэн үг. Яг нэг юм юу очих юм бол энд доороо ингээд зас боломжтой. Яг нөө дээрээс удирдах ирсэн машинууд эдэр зогсож байна. Одоо автоматар дээрээс оператор удирдаал явдаг.
За одоо энд бол хэдүүлээ яг үндсэн олборлолтын хэсэг дээр ирсэн байна. Манай харуул бол тийм байна. Энэ доор хүний уурхайд чинь яг бүх юм нь ийм дохойтой дүрмийн дагуу ста дүрмтэй. Машинууд нь 2 сигналтай урагшаа явж байгаа. 3 сигналтай ухарч байгаа гэсэн үг юм. Ингээ усаар шүршиж байна. Энэ нэг яг аяг төрөн босдог учраас ингэж тоосчултыг дардсан юм байна. За энд бол яг манай цэвэр уурхайчдын маань уурхайчин залуучуудын маань хийж байгаа бүтээн байгуулалт харагдчихэв. Тэш ингээд одоо энийг ингээд битүү үе шин ингээд хорлно. Ингээд тайд маань бас анзаарах юм бол яг энэ хэсгийг ахалж байгаа ахлагчид нь дандаа юм ундаг эмхтэй хүмүүс байна. Тэгээд бас эмхтэй мундаг инженерүүд байна. Таныхоо бүтэн торлоо дууссан дараа барилгын багийнхаа орж ирээд барилгачин багийнхаа орж ирээд одоо ингээд 30-40 хувьтай явж байгаа нь юм харагдах юм байна. Тэгээ одоо хэдүүлээ бүр 100% дууссныг очиж харцгаая. Oh my god. 100% бас ингэж харагдах юм байна. Дэше гарах тусам халуун болж байна. Үний ухаад яг гүнд ороо сүүлийн зогсоолоо өнгөрлөө босоолаа. Каска ер нь л авч болох гэхдээ үнээр хүнд очихвол толгой иргэд толгой өгдөг юм. Юу ч хийхгүй гэж би ингэ шавж авч энд ороо ажил хийвэл за тэгээд үнээр мундаг ажиллагч хүмүүс энд бүтээн байгуулалт хийж идэв юм байна. Энэ доор ажиллах гэдэг чинь тийм бас үнээр амархан ажил биш юм байна. Ингээ бүх юм дуусны дараа бутлуудаа сайхан шавраас нь савласнэ. Ажилчид нь ор болгондоо ингэж одоо пайц шиг юм эндээ орхоод тэгээ гараа бутаад гартаа энийг аваад явуулсан. Гардгийн мэдээ. Тэр нь одоо орж гарч байгаа ажилтан болгон шөнө өдрийн ээлж үсэн хамаагүй. Уурхаар бол орж байгаа. Энийг өдгөө цааш нэг аваад хийж арга юм байна. Бараг энэ шилт бодож байгаа. Асрын гадрах миний сайн юм. За бүс. Табсе. Нэг хаан гэлийг нам торчих шиг л. Гайг өгч. За баярлалаа надаа. Энийг ястаа дуртай юу гэх. Авч үзээтэй шиг. Амьд гарч ирсэн бат гараа үсгээ зур. Оох эндээс ол. Тэнд хамбууд харагдаж байна. Ойлгоос айгүй тод харагддаг юм шүү дээ. Жаахан ийш нэрвүүлэх юм бол энэ ч ингээ open pit ил уурхай маань байж байгаа. Тэгээд энэ бат бол агуулгаж энэ том далан байдаг юм дотор хаягдл өстэй. Тэгээд энэ дээр хахад 2 дахь шин далан бүгэн байна. Тусмаа гурав. Мэдээж би нутагтаа ирсэн хүн чинь бороотой ирсэн. Одоо яг бороо асах гэж байна. Цаг сайжрах гэж байна хамбогтод. Тэр нэг доор ингээд дуурайд исэн хоолоо юу? Тий, гүнөө уурхаар ингээд цэвэр агаар болж. Дугаарсан дээр бохор гарч байна. Тэргээр цэвэр агаар ороод тэргээр бохор агаар. Энүүгээрээ цэвэр агаар нь ороод энүүгээрээ бохор агаар болж гарах нь байна. За нутагт бороо орж байна. Цаг сайжрах нэ. Болж шүү. Underground mind hormone. Энэ хүрээд ер нь динрэдэд дуусах нэ. Одоо бүгдээрээ мазалаа гээд Аз твдээ 2-т ордог гэсэн үү? Хинжээгээрээ. Баталгаатай биш. Гэхдээ энэ бол эхний 3 мөрөдөө байж магадгүй юм шиг. 3-т цантаар ажиллахад 4-т орно гэж бодож байгаа. Тийм үү? Энэ давтгаад явчих юм шиг. Тийм ээ.
ийм 4 цаг яг адилхан 4 цаг дээр 4 зэрэг өгөх юм байна хаалаа. Тэг ингээ хамаагүй сонгоод авч идэж ба. Бас хитэ дарж гарах юм байна. Өнөөдөр өгөөд ажиллагаа энэ хүрээд дууссан. За ингээд энэ удаагийн ойлгоон гүний урхаагаар танилцсан аялал маань энэ хүрээ дууслаа. Өнөөдрийн влог ч гэсэн энэ өнөөдөр хүрээ дууслаа. Шөнө 11 үед шөнө биш орой 11 үед харихаар байсан. Тэгээд өнөөдөр өдөржин ямар ч хэлсэн влогоо бичээд явлаа. Цаашдаа бас бүтэн өдрийн ямар влог, ямар сэдвтэй влог хийгмээрэн та бас комент хэсэгт бичээрэй. Би тэгээд одоо чадхаараа YouTube-ээ хийхийг бодноо. Cheers. Ready? За ингээд манайхаа би гэртээ ирсэн байна. Өнөөдрийн аяллаа яг дүгнэлт хэлгээд ёстой сайхан сэтгэл өндөр байна. Уурхай гэж яг юу болох, тэнд ямар хүмүүс ажилладаг, тэр тусмаа яг гүний уурхай гэдэг нь юу юм гэдгийг ингээд нүдээр үзээд ажилтнуудтай өдөржин хамт байгаад ирэх үнэхээр сонирхолтой байлаа. Өмнө нь ягаад ч би нэг уурхай гэхээр хөдөө бууцны ингээ хөр ховхолж байгаа юм шиг ийм том машин руу ямар нэгэн хөр төмөрзөр ч юм уу юу гарч мэдхгүйгээ шороо ачиж байгаа. Тиймэрхүү юм надад төсөөлөгддөг байсан. Тэг очиод үзсэн чинь гүний уурхай тэр газар доор бүхэл бүтэн том хот босцсон байсан. Доор яг хэдэн зуун машин ч яваад байгаа. Тэгээ доороо ингээ үйл ажиллагаа явуулдаг, офис нэгдэж байгаа. Тэгээ ингээ машинууд нь жолоочгүй өөрсдөө явдаг. Миний лав төсөөлөлд бүр огтос байгаагүй юмнууд байсан. Надад бас хамгийн ихнийг бахарч исэн зүйл байлаа. Тэр нь болохоор манай Монгол мэрэгжилтнүүд, Монгол инженерүүд, Монгол залуучууд ямар мундаг болж байгаа юм бэ? Үнэхээр мундаг заяа. Бүр дэлхийд хурж тэр гадаадын том компаниудын төлөөллүүд ирээ тэдэртээ туршлага солилцож тэдэнд бүр зааж өгөх хэмжээнд хүрсэн байна. Тэгээ тэндээсэн олон улсын 50 гаруй мэрэгжилтнүүд бүр ингээд манай Монгол залуусыгч тэр гүний уурхайн зохион байгуулалт тэр эмэгцэгцэгч тэр бүгднийг аюу магтж өгч илээ. Тэгээс ойлгож авсан зүйл нь болохоор ердөө багаар ажиллах чадвар. Ямар ч юм нэг хүн ганцаараа шийдээд ингэж явдаггүй, ойлгохын бүх ингээд дотор нь явж байгаа үйл явц, ойлгохын бүх тэр гаргаж байгаа шийдвэрүүд бүгд яг ийм үндсэн баг бүрэлдэхүүний доор явдаг. Бүх салбаруудын ийм том ахлахууд нь нэгдээд нэг дор ингээ байрлж суудаг заяо. Хідэн талаас нь санал солилцоод бүгд санал дэмжиж байгаа хамгийн зөв гэсэн саналаараа одоо шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Тэгээд та нарт бас дараа ойлгоогоор ч юм уу юм зочлох боломж олдох юм бол битгий алтаараа ерөөсөө очоод бол харамсахааргүй. За ингээд өнөөдрийнхөө влогтой хамт байсанд баярлалаа. Дараа уулзцгаая.